Сайн байцгаана уу гэхдээ амралтынхаа өдрийг аялалтаа сайхан өнгөрүүлж байна. Та бүхэн амралт шилдэг цаг зориулсан бэлтгэн өргөдөг 1 минут 1 сая. Нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Сая төгрөгийн төлөө өрсөлдөхөөр студид оюутны нууц амраг цаашинхаа уран сайхны киноны уран бүтээлчид ирсэн байна. Ингээд оролцогчтойгоо танилцъя. Оролцогчтой танилцуулан хамгийн ихний оролцогч оюутны нууц амраг уран сайхны киноны туслах дүрийн жүжигчин Эрдэнэт. Гэрэлтүүлэгч Ням гэрэл. Туслах зураглаач Дашторов. Гол дүрийн жүжигчин Мөх Соёл. Нүүр хувиргагч Ариун Зул. Гэрлийн мастер Амар бол. Жүжигчин Анх хоёр. Зураач Лавгсүрэн. Эвлүүлэг Ням Эрдэнэ. Гол дүрийн жүжигчин Анх хоёр. Өнөөдөр сая төгрөгийн төлөө өрсөлдөхөөр оюутны нууц амраг цаашинх уран сайхны киноны уран бүтээлчд маань ирсэн байна. Мэдээж хэрэг хамт олон ч гэсэн өнөөдөр 1 цагийн хугацаанд хоорондоо өрсөлдөгчд болно. 100 мянган төгрөгийг эдгээр 10 оролцогчийн нэг нь авах боломжтой. Нэмэлт 1 минутын даалгавар гүйцэтгэсэн тохиолдолд нэмж 900 мянган төгрөгтэй гэртээ арих боломжтой болно. За бүгдэнд нь киноныхаа нийтлэг хийсэнд баяр хүргэе. Маш олон кинонууд гарч ил байна л да тийм ээ. Тэгэхээр өнөөдрийн уран бүтээлчдийг харж байхад бол дандаа залуучууд ажилласан юм шиг байна. Тий, манай киноны ер нь манай киноны нийт бүрэлдэхүүн, арын бүрэлдэхүүнүүд ер нь нийт хүмүүс нь ерөнхийдөө голцоо бүгд залуучууд байгаа. Тэгэхээр бүгдээрээ оюутан байна уу эсвэл төгсцөөцөн залуучууд байна уу? Тийм, төгсцөө ажил мэргэжлээ хийгээд явж байгаа залуучууд ер нь арын албаныхан байгаа. Тэгээ бас суралцж байгаа. Одоо манай гол дүрийн жүжигчин Мөнх Соёл, мөн би ингэж суралцаад яг одоо суралцаж. Киноч бол хараахан үзэж амжаагүй байна л да. Гэхдээ яг нэрнээс нь үзэхээр оюутны нууц амраг гэхээр яг тийм юм байна уу? Одоо оюутан байгаа юм чинь тийм үү? Яг оюутны нууц амраг кино маань өөрөө. Би шууд утгаар нь ойлгож байгаа шүү. Кинон дээр юу ч гарч магадгүй л гэх тийм ээ. Бага юм шиг байна. За ахаа бас нэг гол дүрийн жүжигчин байгаа л да. Сайн байна уу? Баяр хүргэе. За нээлттэй хийзээ хэлээ. Манай кино 4 сарын 1-нд Тэнгис кино театрт нээлттэйсэн байгаа. Тэгээ одоо Соёмб, Тэнгис өргөөгийн театруудаар өдөр болгон гарч байгаа. Одоо аль сургуулийн оюутан? Би СТД сургуулийн жүжигчний төгсөх төвдөр курсын аюутан. Анх удаага кинонд олж байна уу? Тий, энэ миний хоёр дахь уран бүтээл. Хоёр уран бүтээл. За, сая дөрөвтөө мэдээж зэрэг бас болох гэж л орж ирсэн байх л да, тийм ээ. 8-8 залууг ардаа хийж чадах болов? Чадна гэж бодож орж ирсэн. Бодож орж ирсэн юм чи. Аваарай. За, бүгдэнд нь амжилт хүсье. 1 минутын сая нэвтрүүлгийн хамгийн ихний даалгавар. Ямар даалгавар ахыг одоо үзсэн байна. 10 оролцогч энгийн даалгавар гүйцэтгэж, үе бүрээс даалгавраа гүйцэтгэж чадаагүй нэг оролцогч хасагдах журмаар тоглоно. Зөвхөн нэг оролцогч л сая төгрөгийн төлөө тоглох хэрэгтэй болно. Кока-кола. Эвэр амарсан. 1 минут 1 сая нэвтрүүлгийн хамгийн ихний даалгавар. 10 оролцогч 3 харандаа ширээнд ойлгон шилээ хаяганд оруулах ёстой. Төрүүлж оруулж чадсан 9 оролцогч сая төгрөгийн төлөө үргэлжлүүлэн тоглох эрхийг олж аавна. За энийг бол бэлдэж үзсэн болоод орж ирсэн байх л да тийм ээ. Оруулахад хэлбэр рүү гайг болоо. Гайгүй амрах юм лээ. Хамгийн ихэнд тасагдвал жоох эвгүй л байдаг л да. Энэ чинь мөнгө чорж ирсэн чи үуч хасагч тийм бэлдсэн байгаа тийм. Тэгэхээр бүгдээрээ л тийм бодолтой л байгаа л да тийм ээ. Хин нэг нь хасагдах байх. Таны бодлоор хин хасагдах бол? Үгүй чадахгүй нь хасагч. Чадахгүй л хасагдана л да тийм. Зүгээр л тийм кинонд бас явж байгаа хугацаанд бол нэг нэгээ бас юмд эвтэй дүүтэйг нь бол сайн мэддэг болсон байх. Чи бүгд өөрсдөө мэдж байгаа тийм заавал нэрийг нэлж хондоод явах тийм. Хондоод яах юм бэ? Би бол хасагдахгүй нь. Хасагдах нь бол тодорхой тийм ээ. Үгүй энэ лавга хасагдана. Зураач тийм ээ. За тэгэхээр таныг бол хасагдаж магадгүй л гэж байна л да. Зүгээр энэ зүгээр сэтгэл зүйн дайралт хийж үзэх гэж юм л та. Би бол айхгүй шүү дээ. Кинон дээр зураач хүн ямар үүргийг гүйцэтгэх юм болоо? Яг нэг зураг авалтын палаан тайзыг засаад одоо тэнд уулзж байгаа хүмүүс болон жүжигчд ямар орчинд байх вэ гэд тэр бүгдийг л зохицуулна л та. Тэгэхээр зарим хүмүүс зураач гэхээр ингээд юм зурж идэг гэж ойлгож магадгүй юм л да. Тэгэхээр тэнд хэрэглэгжил байгаа бүхэл зүйлийг бол зураач. Тийм зураг нэшээд зураглаач найруулагчтай ярилж палаана зураад яг зурсан палаанаа яг тайзын засаад амжуулна гэсэн үг л дээ. Нүур өдгийг бол хийхгүй юу? Хийхгүй. Тэгээ шал өөр юм. Шал өөр юм уу тийм. За. Баярлалаа. Тэгээд лавга хасагдах нь үгүй юу гэдгийг тун удахгүй өөртөө мэдэх ёстой. Ингээд оролцогчтой амжилт хүсээд даалгавраа гүйцэтгэх цаг боллоо. 3 2 1 Таны амжилт хүсээрэй залуучуудаа. 1 минутын сая нэвтрүүлгийн хамгийн ихний даалгавар 3 харандаа ширээнд ойлгон
Шилэн аяханд оруулсан тохиолдолд сая төгрөгийн төлөө тоглох боломжтой. Эрдэнэтийн эхний харандаа орсон, Нямгэрлийн эхний харандаа орлоо. Анх хоёрын хоёр харандаа орсон, Ням Эрдэнэ хоёр харандаа орсон. Баяр хүргэе. Эрдэнэт анх хоёр даалгаврыг гүйцэтгэж нэвтрүүлгийн өргөлөх боломжтой болсон. Баяр хүргэе. Нямгэрл даалгаврыг гүйцэтгэлээ. Баяр хүргэе. Ариун зул даалгаврыг гүйцэтгсэн. За дээгүүр нь даваад байгаа учраас зөв ойлгох хэрэгтэй мөх соёлоо. Хавгагийн үед буруу тийш нь ойлгоод байна. Урагшаагаа ойлгож аяганд оруулах ёстой гэдгийг санах хэрэгтэй. Амар олдын хоёр харандаа орсон байна. Баяр хүргэе. Ням Эрдэнэ даалгаврыг амжилттай гүйцэтгэлээ. Дөрөв оролцогч харандаа оруулаагүй байна. Амар олдын үед нэг харандааг оруулснаар нэвтрүүлгийн өргөлөх боломжтой. Хавсрынгийн эхний харандаа орсон. Баяр хүргэе. Амар олд даалгаврыг гүйцэтгэж чадсан. Яаралгүйгээр зөв ойлгох хэрэгтэй мөх соёлоо. Нэг эргэлдээд очно гэж тооцоод аяг хитрхи ойрхон байвал тулаад орохгүй. Баяр хүргэе. Тавсрын нэвтрүүлгийн өргөлөх боломжтой боллоо. 3 оролцогч тунаж үлдсэн. Мөх соёлын эхний харандаа орлоо. Хоёр дахь харандаа орсон. Дахин нэг харандааг оруулснаар нэвтрүүлгийн өргөлөх боломжтой. За хоёр залуу нэг үсгээ үлдсэн. Баяр хүргэе. Мөнх соёл нэвтрүүлгийн өргөлөх боломжтой болсон. Даш дооров анх хоёр тунаж үлдсэн байна. Анх хоёрын эхний харандаа орлоо. Өнөөдрийн дугаарт оюутны нууц амраг цоо шинхэн уран сайхны киноны уран бүтээлчид сая төгрөгийн төлөө өрсөлдөж байна. Энэхүү даалгаврыг гэртээ сайтар бэлдсэн оролцогчид бол маш хялбархан оруулж чадна. Баяр хүргэе. Бас адилхан мэрэгжилтэй болохоор манай зураглаачид бол уг нь өөрийн чинь дэмжсэн л байх л да тийм ээ. Ерөөсөө ив хав байхгүй юм. Баш доорвоо. Ерөөсөө бэлдэж үзчихаагүй юм байна. Огт бэлдэг өнөөдөр мэдээлэл тэгэл орж Өнөөдөр мэдээ шууд яваад ороод ирсэн. Хүний тоо бүгэлж яваа мó. За үг. Арайгүй л гэдэг гэж хэлсэн шүү дээ. Сайхан явахын эхлэх гутланаасаа Монголд нэг загварын гутал өмсөё гэвэл очороо кино идэг үнд одоо гут хэрэгтэй л байлгүй дээ. Хаан классик кофе. Хэрвээ та одоо ёндоогоо үзийг суун гутаа дотор нь задлаарай. За дотор нь сүү байвал iPod гэл ноутбук янз бүрийн шагналууд бол байгаа. Таарж магадгүй. Тааруул хашгираад хэлээрэй. За хоёулаа хувааж авнаа. За танд баярлалаа. Даштоор хамгийн ихэнд өдөртийн сууд руу шилжиж 9 оролцогч өргөжлөөр нь сая төгрөгийн төлөө тоглоно. Ямар даалгавар үүсгэе одоо үзсэн нөхай. Оролцогч тусгуур 8 ширхэг болтыг дээр нь давхарлан тогтооно. Хоцорсон нэг оролцогч хасагдана. Хоцорсон нэг оролцогч үзэгчийн суудлал руу суух ёстой. Өнөөдрийн дугаарт оюутны нууц амраг уран сайхны киноны уран бүтээлчид оролцож байна. За тэгэхээр зарим киног ингээл хүүхдүүдтэйгээ эсвэл бол ингээд дүү мөтгөө үзэхээр ингээд нүддээ дарах нүрээ дарах юм болдог штэ тийм ээ. Танай кинон дээр тийм зүйл байгаа болов? Тийм зүйл бас гарах үе байгаа л. Байгаа. За ер нь насны хязгаар нь хэдээс хэдэн насныхан зориулсан хязгаар бол байхгүй. Байхгүй мөрт хийж үзэх юм уу? Тийм юм дээр нь яах юм? Тийм юм гэхдээ хайхтар тод гарахгүй хөө. Тод бол гарахгүй байх тийм ээ. Гэхдээ альва кинон дээр бол нэг жоохон тийм зүйл бол байх л байх. Зүгээр үнсэлцсэн юм уу? Үнсэлцсэн. Кино бол хэдийн хугацаанд бүтээгдсэн бэ? Ямарсан зураг авалт бол нэг сар гарангийн хугацаатай явсан. Тийм. Зохиолч нь ямар хүний зохиол вэ? Зохиол нь цогтоотор гэдэг найруулагч нь өөрөө зохиол авчихсан. Зөв. Ер нь бол сүүлийн кинонуудыг хараад хахад найруулагч нь өөртөө зохиолоо өчөөд найруулж байгаа харагдаад байгаа шүү дээ. Тийм л байх шүү. Бас сайн мэдгүй байна уу? Сайн мэдгүй нөө. За энэ даалгаврыг бол гүйцэтгэхэд ирчүүдийн хувьд бол хэцүү байдаг л да. Ирчүүдээс хасагдах байх. Таны Энийг бэлж яхад их хэцүү байсан л та тэгээ одоо. хэдийн болтоор үзсэн та? Би чи 12 болтор үзсэн. Том болт ирдэм байх. 12-ыг бодоход бол том байгаа юм шиг айгаа бол тийм ээ. Тийм байна. За залуучуудаа амжилт хүсье. 8 оролцогч өргөжлөлд нь сая төгрөгийн төлөө тоглох эрхтэй болно. Гурав.
2 1 цагийн уралдаан амжилт төлсөн. 1 минутын сайн нэвтрүүлгийн 2 дахь даалгавар 9 болтыг дээр нь давхарлаж 3 секундын хугацаанд нураагаагүй тохиолдолд сая төгрөгийн төлөө тоглох хэрэгтэй болно. Савхнаасаа болтоо сугалахгүйгээр дээр нь өрөх ёстой үедийг оролцогчд маань санах хэрэгтэй. Болтнууд тавигдаад гар өргөснөөр 3 тоолно. 7 болтыг нэм эрдэнэ тавьсан байна. Дахин 2 болтыг тавьснаар нэвтрүүлгийн үргэлжлүүлэх боломжтой болно. Анх 2 нураас нь 1 дахиад дутуу байна. 1 дутуу байна. Амралтаа 1 дутуу байна. 8-ыг тавиад гар өргөсөн. 1 2 3 баяр хүргэе. Нэмгэр 1 2 3 баяр хүргэе. Ариун зул нэвтрүүлгийн үргэлжлүүлэх боломжтой болсон. 8 биш 9-ийг тавих ёстой амралтаа. Эрдэнэт 8 болтыг тавьсан байна. Хөдөлгөөнтэй байгаа учраас болгоомжтой тавих хэрэгтэй. Эрдэнэтийн 8 болт тавигдлаа. Сүүлийн 9 болт. Мөнх соёлын 8 болт тавигдсан байна. Сүүлийн болт. Сүүлийн болт 1 2 3 баяр хүргэе. Бүгдэнд нь 9 биш 8 болгож хөнгөлөе. 9 болт биш 8-ыг тавиараа. 1 2 3 баяр хүргэе. 8 болтыг тавих боломжтой. Анх 2 нэвтрүүлгийн үргэлжлүүлэх боломжтой болсон. Баяр хүргэе. 9 биш 8. Эрдэнэтийн 7 дахь болт. За. Хөдөлгөөнтэй байна. Эрдэнэтаа. Эрдэнэтийн 8 дахь болт. 1 2 3 баяр хүргэе Эрдэнэт. Нэвтрүүлгийн үргэлжлүүлэх боломжтой болсон. Амар болт. Тавгсурын Нэм Эрдэнэ анх 2 гэсэн 4 оролцогч үлдсэн. 4 оролцогчийн нэг нь үзэгчийн сууд руу шилжих ёстой. За 9 биш 8 болгож хөнгөлж өгсөн Тавгсурынгийн 7 болт тогтлоо. За ширээн дээр даруул нурах магадлалтай. 8 биш 7 болгоё. 9 биш 8 биш 7. Төрүүлж 7-ыг тавьсан 3 оролцогч үргэлжлүүлэн тоглох боломжтой болно. 1 2 3 баяр хүргэе. Нэм эрдэнэ нэвтрүүлгийн үргэлжлүүлэх боломжтой. Тавгсур нураасан. За амар болд 8-ыг бол төвөггүй тавьж байсан бол сүүл рүүгээ удааширсан байна. За нураалаа. 7 болгож хөнгөсөн учраас яарах хэрэгтэй амар болдоо. Тавгсурын бас нураас учраас эхнээс нь үүсгэж байна. 7 дахь болт анх 2. За нураалаа. Амар болд 5-ыг тавьсан байна. Хоог багсах тусам чичрэлт орж ирдэг. 6-ыг тавилаа. Сүүлийн болт амар болд. Сүүлийн болт. За нураасан даалгаврыг дахин эхнээс нь үүсгэх нь яарчлахгүй бол болохгүй. Тавгсурын нураалаа. Анх 2-ын за 7 дахь болтон дээр нураасан. Анх 2-ын 5 болт тавигдсан. Нураалаа. За бүгдэнд нь 6-ыг тавих боломжийг олгоё. Төрүүлж 6 болтыг тавиарай. 9 биш 8 биш 7 биш 6 шинхэг болт. За амар болтын чичрэлт улам их болсон. Тавгсурын бас чичрээд байна. Анх 2 чичрэлт гайгүй мөртлөө нураачаад байна. Анх 2-аа 6-ыг л тавих ёстой. 6-ыг тавиад гар өргөн. Тавгсурынгийн 6 дахь болт. Сүүлийн болт нураалаа. Амар болт 2-ыг тавьж чадхаа болчих амар болтоо урдлаараа. 3-ыг тавьсан. Тавгсурын 4-ыг тавьсан байна. Тавгсурынгийн 5 дахь болт тавигдлаа. Амар болтын 5 тавигдсан.
1 2 3 баяр хүргэе. Амар бол нэвтрүүлгийн үргэлжлэл боломжтой болсон 5 гүсрэн анх 2-2 тунаж үлдлээ. 6 болтыг тавих ёстой. 4 5 сүүлийн болт 5 гүсрэн 6 болт 1 2 3 Яасан бэ? Юу болов? Өстэй. Амар салганд юм байна уу? Салгалаад ерөөсөө болох байгаа шүү дээ, тий. Уг нь бол амар бол лагс руу 2-ыг бодоход таны салга уг нь гайгүй юм байна. Амар бол чинь 8-ыг бол эхэндээ төвөггүй тавьчаад тэгээ багасах тусам бүрийг чичрээд 2-ыг хүртэл тавьж чадахгүй. Яг үн тэр нэг тоог нь улам багасгаач хүчин тэгээд улам сандраад их. За 2-ын боломж олгоё гэвэл 2-ыг тавьж чадхаа байх юм шиг байна тийм ээ. Тусчин гудалсан өхний салаанд 50% өнгөлтөөр ош үйлчлэл ирэх юм шиг болов. Хүмүүсийн эдийн засгийн 4-р байрны уурталд байгаа. За ганцхан загварын гудамжийг бол тусчинд очоороо. За ганц ботлог итгүүдээ тэгээд савхаа бас янзлуулмаар байвал очоорно. Хаан классик копиг уугаад хонжирт нь оролцоороо тийм ээ. Дотор нь та бүгдээ хин нэгэнд нь сонжирт таараасаа гэж бодож чинь тааруул хэлээрээ хэлэхгүй гараа явчихва. Тэнд амжилтсан кинонд амжилтсан. үлцэн орцогчдод амжилтсан. За үлцэн орцогчд амжилт төсөй гэж ууртаагаар хэллээ. Ингээд өргөжлүүд нь 8 орцогч маань ямар даалгавар үүсгэх үл сонирх вэ? Залуучуудаа амжилтсан. 1 минутын сая нэвтрүүлэг үргэлжилж байна. 8 орцогч өргөжлүүд нь даалгаврыг үүсгэх ёстой. Ямар даалгавар вэ гэвэл энэ ширээн дээр мөсөн уул байгаа. Мөсөн уул өөрөө хөдөлгөөнтэй. Энэ хөдөлгөөнтэй мөсөн уулан дээр 24 ширхэг пингвинийг тогтооно. Энэ цэнхэр дээр нь биш тийм ээ. Мөсөн дээр биш, мөсөн уулан дээрээ бүгднгийн 24-ийн багтаагаад тавьж чадсан тохиолдолд та үргэлжлүүлэн тоглох боломж байна. Энэ хорооллын Coral Center гэж мэдвэ та? Сайн мэдгүй байна тийм ээ. Coral Center гэдэг шинэ дэлгүүр байгаа. Тэрний нэг давхарт нь Ravensburger гэдэг Германы 130 жилийн түүхтэй тоглоомнууд байгаа. Энэ бүгдээр Ravensburger-ийн жинхэнэ оригинал тоглоомууд. Хэрвээ сая төгрөг хоцчих юм бол бас тэндээс нэг тоглоом авчаасаа гэж хүсэж байхгүй. Авах уу? Сая төгрөг авал төлөвлөгөө байна уу танд? Яг одоо бол төлөвлөгөө алга. Байхгүй. Одоо нэг төлөвлөгөөтэй боллоо шүү дээ. Тэглээ тоглоом авъя. Энэ тоглоомыг авч хүүхдүүд тоглох шүү дээ. Одоо боломжийг ашиглаад манай кино бол бусдаас ийм гээд ганцхан үйлбэрээр хэлчих юм байна уу? Ганцхан үйлбэрээр залууч зориулсан. Тэн үзэхэд би таны оронд байсан бол зүгээр ирээд үзэл хичээлдэл болох байсан байх л та. Үгүй болоо. Тэгээ. За, лавсрээ нэг явах шахлаа да. Биш амар бол доо. Тэ? Явах шахлаа. Явах шахлаа. Гэрлийн мастер хүн бол одоо өөр лийсэн байлгүй дээ. Тийм ярилцлага өгөхөр зарим хасагчих гээд нэг удлаа яриад байдаг байхгүй юу? Хин зүйл бол байхгүй сте. Үгүй. Түрүү чин боолтон дээр хэрэг салгалсан байна. Нүлэн салгасан. Энэ бас Энэ бас харин тийм салгуунд бол эзүүлээ. Бүгднийг батал зогсож чинь ич хинэг салгалах юм байна даа. Лавга битэр нэг л асагдсан юм дээр. Тийм ер нь бол хоёрын нэг л асагдана л да. Тэр бол тодорхой байгаа. Ингээд залуучуудаа амжилт төсөөд даалгавраа гүйцэтгэх цаг боллоо. Гурав, 2, 1 цагийн амжилт төсөөрөө залуучуудаа 24 ширхэг пингвинийг хөдөлгөөнтэй мөсөн уулан дээр тогтоох ёстой. Төрүүлж тавьж чадсан 7 оролцогч сая төгрөгийн төлөө өргөжлүүлэн тоглох эрхтэй болно. За балансыг олж тавихгүй бол нэг талд нь итгэх тавьчвал мэдээж хэрэг уул маань хөдөлгөөнтэй байгаа учраас нураад байх магадлалтай. Өнгөц сая 9 болтыг тавихад чичирж исэн хүмүүст энэхүү даалгаврыг үүсгэхэд бол хэцүү. Үзэгч та бүхэн ч гэсэн гэр бүлээрээ энэхүү тоглоомоор тоглохыг хүсвэл Coral Center-ийн Ravensburger-ээс олон төрлийн оюуны тоглоомыг авах боломжтой. За амар олдын үед нэлээд боломжийн тогтоож байна. Савгсран 10-ыг тавьсан харагдаж байна. Эндээс боломж бол би бүгднгийн багтаах ёстой. 24 ширхэг пингвинийг тойруулаад тавина. Эрдэнэт нураагаад байна. Болгоомжтой тавих хэрэгтэй.
За хоёр бүсгүйгийн хувьд бол энэхүү нарийн тоглоомнуудыг бол төвөггүй гүйцэтгэж байх гэж бодож байна. Нэгнийхээ ширээг хөдөлгөв, шал ширээ хөдөлгөөнтэй байж магадгүй учраас болгоомжтой байгаарай. Мөнх соёл 20-ыг тавьсан байна. 21-ийг тавьсан. За сүүлийн 2 үлдсэн болгоомжтой. Мөнх соёлын 2 тавигдсанаар нэвтрүүлгийн өөрчлөлт хэрэгтэй болно. 1, 2, 3 баяр хүргэе. Мөнх соёл хамгийн ихэнд 24 ширээ пингвинийг өрж нэвтрүүлгийн өөрчлөлт боломжтой боллоо. Дахин 6 оролцогч нэвтрүүлгийн өөрчлөлтөнд ариун золын хувьд нураас учраас даалгаврыг дахин эхнээс нь гүйцэтгэх нь ням гэрэл нураагаад дахин эхнээс нь гүйцэтгэж байна. Лавгсүрэн сүүлийн 1-ийг тогтоож байна. Сүүлийн 2 22-ыг тогтоосон байна. За 23-ыг тогтоолоо сүүлийн пингвинийг 51 2 3 лавгсүрэн баяр хүргэе. Нэвтрүүлгийн өөрчлөлт боломжтой болсон. За хасагдах магадaltaй 2 үний 1 нь даалгаврыг гүйцэтгэсэн учраас амар болдоо хичээгээрэй. За амар болд өөрийнхөөс гадна анх хоёрыг бас нурааж өглөө. За бүгдэнд нь 24 биш 20 болгож өнгөлөе. 24 биш 20 пингвинийг тогтоох хэрэгтэй. Эрдэнэт нураасан. Хөвцсөн биш сууж явах ёс, зогсож явах ёстой гэдгийг санаараа бүх пингвин. Мөнх соёл лавгсэр 2 даалгаврыг маш амжилттай гүйцэтгэж чадлаа. Ариун зулаа 24 биш 20-ыг тавих хэрэгтэй. 20 ширээ пингвин. Ширээн дээр 4 үлдэн. За Эрдэнэт нураасан. Мөсөн уул маань өөрөө хөдөлгөөнтэй байгаа учраас тавихад хэцүү гэдгийг мэдэж байна. Сая төгрөгийн төлөө учраас даалгаврыг амжилттай гүйцэтгэх хэрэгтэй. Ариун зул ширээн дээр хэд үлдсэн байна ариун зулаа. За гар өргөсөн 1 2 3 ариун зул баяр хүргэе. Ширээн дээр 4 пингвин үлдээж 20-ыг тогтоож чадлаа. 1 2 3 ням гэрэл баяр хүргэе. 1 минутын сая нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт оюутны нууц амраг уран сайхны киноны уран бүтээлчид оролцож байна. Эдгээр оролцогчдоос нэг нь 100 мянган төгрөгтэй болох боломжтой. Нэмэлт даалгаврыг гүйцэтгэсэн тохиолдолд нэмж 900 мянган төгрөгийг авч гэртээ сая төгрөгтэй арих боломж олъё. За нэм эрдний пингвинууд нэлээд олон тогтсон байна. Сүүлийн 3 пингвинийг тогтоосноор нэвтрүүлгийн өөрчлөлт боломжтой болно. Эрдэнэтд нэлээд олон нураасан. Ширээн дээр 4 үлдэн 1 2 3 баяр хүргэе. Анх 2 нэвтрүүлгийн өөрчлөлт боломжтой боллоо. Эрдэнэт амар болд ням эрдэнэ гэсэн 3 оролцогч үлдсэн байна. За ширээний урд 1 унсан байна. Ширээний урд 1 байна. Нийлээд 4. За 1 2 3 баяр хүргэе. Ням эрдэнэ нэвтрүүлгийн өөрчлөлт боломжтой. Эрдэнэт хавсрын 2 тунаж үлдлээ. Эрдэнэт амар болд 2 үлдсэн байна. 20 ширээ пингвинийг тогтоох ёстой. Амар болд нураагаад байна. Амар болдоо. За төрүүлж 15-ыг тавьсан нэвтрүүлгийн өөрчлөлт боломжтой болно. Төрүүлж 15-ыг тавиарай. 2 оролцогчтой боломжийг олгоё. Төрүүлж 15-ыг тавина. Амар болдоо. Рамс бургерийн тоглоомоор оролцогчд маань нэвтрүүлгийг өөрчлүүлж байна. 15-ыг л 50 төрүүлж тавих ёстой. Нэг 2 3 амар бол гар өргөсөн. За тоол 2 3 4 5 за
За. Чи явах тоолонд харин унаад байд юм байна л та, тийм ээ. Их химсэх юм байна. Хэцүү мэн тий? Яа, гар салглаа хийцэн. Альтрууны салгана гараагүй тэгэл шууд өрөвшин. Амар болдыг хасгаж нэлээ үзлээ л дээ. Тэгээ дийлсэнгүү. Харин энэ хоёрыг л нас чи гэж бодсон чинь. Та бодгоор дотроо 5 сарын юм амар болдын аль нэг нь явна гэж бодсон. 50 байгаад байсан уу? Тэг ер нь хоёлынгийн явуулчин л гэж бодчихсон. Одоо аваагүй юм чинь сая түрүү авсан бол яах байсан гэж асуугаад чирэг байх л дээ. Ерөө хэлвэл дараагийн нэвтрүүлэгт бас оролцох боломж байж болох юм тий. За аваагүй юм чи одоо юу гэж ярих вэ? Хэрвээ дараа нь оролцвол тийм төлөвлөгөө байна уу? За ямар ч гэсэн оролцсон ол гэж бодсон. Ямар ч гэсэн энэ тоглоом бүр авмаар санагчлаа. Улам бүр авч байгаа дивсчмээр байна уу? шар өдлөд бүр олон дахин унагдсан. Харин тий. Хорооллыг Корол центрт очоор за ийм баахан пингвинуудын дөрөвтэй байгаа. За тусчин гутал зөвхний салон 50% өнгөлтөөр үргэлжлүүлээрэ. Ганцхан загварын гуталтай болъё гэвэл бас ош болно. Тусчин хаан классик кофег уугаараа. Нөгөө түрүүн авсан хоёр оролцогч нь ерөөсөө задлж үзэхгүй байл. Харьж байгаад үзэх гээд байна шиг байна тийм ээ. Дотор нь сүү таарах юм бол тэгэл суглаа байна гэсэн үг шүү. Тэгээ намжитсэ. Кинод нь баяр хүргэе. Нээлттэй ийсэн байгаа тийм ээ. За ингээ өргөжлөлд нь 7 оролцогч сая төгрөгийн төлөө тоглоно. Ямар даалгавар үүсгэе одоо үзсэн байна. Ано хөдлөд байгаа учраас үгүй суглаад ав. Аваач. Баач. Юу игээд авсан юм. 2 1 хана. Сайн нэвтрүүлэг үргэлжилж байна. 7 оролцогч даалгаврыг гүйцэтгэнэ. Толгоонд зөөсөн байгаа энэхүү алхам тэмцэгчээр 1 минутын хугацаанд хамгийн олон толгоогоо догсон 6 оролцогч сая төгрөгийн төлөө үргэлжлүүлэн тоглох боломжтой. Энд одоо жишээлбэл таних 164 болсон байна л да, тийм ээ. 1 минутын хугацаанд л сэгсрэх юм бол тоог үүдгүй. Зөвхөн дээшээ доошоо ингэж догчиж тоог өгнө. Машин өөрөө доошоо харчих юм бол бас тоог өгөхгүй. Тэгэхээр ингэ тонгоочих юм бол тоог өгөхгүй гэсэн үг шүү дээ. Тий, энэ үхэндээ нэг юм дуурайд байгаа одоо тий, энэ дуурж ивэл тоог үүж гинэ гэсэн үг шүү дээ. Үсэрж болохгүй. Унах гэвэл хажуудлын хүн зөвшөөрөл барьж олно. Зөвшөөрөөгүй үед бол тий, зоргоороо барьж болохгүй тийм ээ. 1 минутын хугацаа дууссаны дараа хөдөлгөөнгөө алга ташихгүйгээр зогсож байх хэрэгтэй. За амар болт яг ер нь бол сая төгрөгийн төлөө гараад ирж магадгүй юм шиг байна. Явж байгаа тийм ээ. 1 минутанд хэд өгөх бол тэр тул зохино. Амар бол түрүүн бас нэг youngsters пингвиний чи унгааж үзсэн байх тий. Нэр тий. Бас амар ямар ч төшөөлөх амар бол тий. Амар бол төшөөлөхгүй өөрөө төшиж магадгүй шүү дээ. Магадгүй. За 1 минутын дараа хамгийн олон толгой догсон 6 оролцогч тодорхой ёстой. Залуучууд амжилт хүсье. Даалгавраа гүйцэтгэх цаг боллоо. 3 2 1 Цагаа амжилт хүсье. 7 оролцогч маань 1 минутын хугацаанд толгойг дохих ёстой. Удаан байна. Анх хоёроо маш удаан байна. Хурдахгүй бол бусдаас одох юм бол хасаж магадaltaй болно. За мөнх соёлын хувьд бол нэлээд боломжийн зохиж байна. Нэм хэрэгжсэн боломжийн зохиж байна. Зогсож болохгүй, тав сүрээ зогсож болохгүй яваад бай. Нүд аних юм бол толгой эргэж магадгүй учраас хараад догсон дээр тав сүрээ хараад дохвол дээр 30 секунд дутуу байна. Тав сүрээ нүдээ хараад дох. Аних юм бол унаж магадгүй. За залуучуудаа дэмжээд өгөөрэй 20 секунд дутуу байна. Хамгийн бага догсон оролцогч нэвтрүүлгийг олохно гэдгийг санах ёстой. Анх хоёр зогсож болохгүй. 7 6 5 4 3 2 1 цаг болсон. За нэг рүүгээ харахгүй урагшаага хараа зогсож байгаарай.
Ер нь их удаан догтдог хүмүүс биш шүү. Хамгийн бага догсон хасагдана гэдгийг бол мэдж байгаа тийм ээ. 150. Алга ташаад ирэхгүй тийм ээ. Зэрэгтэл бол ташиж болно. 124. Тэгэхээр лавгсурын төр урагшаа гарч байгаараа. Хамгийн бага нь бол одоогоор 124. Анх 2. 175. Аюул ард оцорлоо. Амролд 71. Төр зур урагшаа та хоошоогоо орж иж болно. 71-ээс одоо их вэ нүү бага вэ нүү үзэндээ. Ариун зул 164. Аюул хаа байна. Мөнх соёлын хувьд 151. Минт нямгэрл. Нямгэрлийн хувьд 160 төгсөн байна. Одоо энэ тоо гүйдгүй энэ машинаас боллоо л их л байх л да. Та одоо 71 байна л да. Дохиод үзтээ. Уучлаарай. 71 дээр яг очиж зогсчих юм. За дахиад өгдөө. За хоёр хүчтэй өгч ижил наа тооч гэж. Жохон хүчтэй өгөх л байж л дээ тийм ээ. Сул байсан юм болоо. Нүд машинаас өгсөн байл үү? Өөрөөсөө гэж бодчихсон чинь машин л байж. Харин машин л байж тий одоо яг тааруулаа танд өгчөөгүй юм чинь. Уучлаарай. Тусчин гутал зүнхний салон 50% өнгөлтөөр энэ машиныг бол одоо шууд ингээ ажиллаас нь гаргачих. Тий тань дээрээс ингээд дууслаа. Муухай байдлаар дуслаад. Муухай хүн дээр дууслаа. Муухай байдлаар дуслаад. За уучлаарай. Тусчин гутал зүнхний салонд очиж 50% өнгөлтөө үйлчлүүлээрэ хаан классик кофе. Дотор юу байгаа гэлээ? Сүү байх хэрэгтэй гэсэн. Сүү байгаа тий. Сүү байвал дээр суглаа гэсэн үг шүү. Тэнгүү дотор нь бол iPod, iPad тэгэл ноутбук гэл янз бүрийн юмнууд бол байгаа. Би машина авчи. Та кофегаа ав. Гэрлийн мастер тийм ээ. Кинонд нь баяр хүргэе. Баярлалаа. Манай киног үзгээрэй л гэж хүмүүст өрөөлээ. За киног нь бас үзгээгээрэй. Танд баярлалаа. Ингээд өргөжлүүлэн 6 оролцох сая төгрөгийн төлөө тоглоно. Ямар даалгавар үүсгэх одоо үзсэн нөхэй. Ижил савлгаатай 150 ширхэг салфетийг зөвхөн нэг гараараа уралдан хөвч дуусгана. Хоцорсон нэг оролцогч хасагдана. Нэг оролцогч үзэгчийн суулраас 6 оролцогч инфо. 180 ширхэгтэй салфетийг зөвхөн эхлүүлсэн гараараа хөвж дуусгана. Та баруунаар хэлсэн бол баруунаар тийм ээ. Зүүнээр бол зүүнээр дуусгана. Бөөнөр нь гаргаж болохгүй. Савныхаа энэ амсрыг урж болохгүй. Гараа игээд ингээд бас урчих тохиолдол байдаг. Дотор нь үлдчихгүй юу гэдгийг шалгахгүй бол бас хэцүү. Хайрцгаа дээш хөндөрүүлж болохгүй, хажуу талаа нь болохгүй. Зөвхөн энэ байрлалаас нь үлдсэн гараараа бол хайрцгаа сайтар барьж иж болно тийм ээ. Лагсэр одоо хүчтэй өрсөлдөгчдөөс хасахгүй бол ойртох тусмал хэцүү болно л да тийм ээ. Харин тийм тэгжлээ л да. Гэтэ нөө наваг хасна гэсэн хүмүүс ерөнхийдөө суучлаа. Хасна гэсэн хүмүүс ерөөсөө харагдахгүй байна уу? Тий. Одоо санаа амарчлаа л да гэсэн. Санаа амарч яах юм одоо бас ахаад хүчтэй өрсөлдөгчд хараад ерөнхийдөө байна уу байна. Тэний ард байна уу? Хинтээ үлдэх үү та? Ганцаараа л үлдэх шүү дээ. Сүүлд нэг 100 мянган төгрөгийн даалгаврын төлөө бол нэг хүнтэй үлдэн л дээ. Тэр нь хэн байгаасаа гэж бодож байна. Хоёр бүсгүй байвал дээр үү 3 залуугийн нэгэн дээр үү. За айл нь жоох тэгээ тэрний дараагаас ганцаараа л үлдэх юм чи. За. Маш ихтэй тавг сөрөнд тусгаад амжилт хүсье. 180 ширхэгтэй салфетийг төрүүлж хөвж дуусгасан 5 оролцогч сая төгрөгийн төлөө өргөжлөлтөнд тоглох боломжтой болно. Даалгавраа гүйцэтгэх цаг боллоо. 3 2 1 Цагаа амжилт хүсье. 180 ширхэгтэй салфетийг зөвхөн нэг дараараа хөвж дуусгах ёстой. Өнөөр нь гарах альцны амсрыг урах тохиолдолд нэвтрүүлгийн дөрвийн дагуу хасагдана. За залуучуудын хувьд бол маш хурдтай гаргаж байна. Анх хоёрын хувьд бол бусдаасаа арай удаан байж магадгүй байна. Анх хоёроо хичээгээрэй. Өнөөдрийн дугаарт 8 залуу 2 бүсгүй оролцсноос 2 бүсгүй маань амжилттайгаар 4 даалгаврыг гүйцэтгсэн. Хамгийн ихэнд нэм эрдэнэ гар өргөлөө. За дотор нь байн нэм эрдэнэ. За ариун зул гар өргөлөө. Ариун зул гар өргөсөн. За нэм эрдэнэ гар өргөсөн боловч дотор нь үлдсэн учраас өргөжлүүлэх ёстой. Бөөнөр нь гаргаж болохгүй. Ариун зулаа шалгаараа дотор нь байна уугүй юу? За байхгүй бол нэвтрүүлгийн өргөжлөлт хэрэгтэй боллоо гэсэн үг.
За нэм эрдэнэ маш их байсан байна. Тавгсрын гар өргөсөн. Мөх соёл гар өргөлөө. 3 залуу үлдсэн байна. Нэм гэрэл гар өргөлөө. 2 залуу үлдсэн. За. Анх 2 үлдчих шиг боллоо тийм ээ. Доторхын үзье. Хэрвээ дотор нь хүмүүс үлдээсэн байвал анх 2 арай л удаан харагдсан. Энэ баг тал нь байх юм. Юу хийж байна? Энэ нэлээд байна л да тийм ээ. Эндээс бол их удаан харагдсан. Анх 2-аа удаан харагдаад байна гэж хэлсэн сонслоо. Сонсон л да тэгэл. Хичээгэл. Хичээгэл тэр. Нэг харамсах зүйл бол байхгүй шиг байна дээ. Байхгүй. За. Дараагийн нэвтрүүлэгтээ харамсахгүй хүмүүсийг оруулахгүй гэж. Тусчин гутал цүнхний салонд 50% хөлтөөр өргөжлүүлэх эрхийн бичиг Мөс эдийн засгийн 4-р байрны уртлын 28-р байранд байгаа. Сайхан явахыг эхлээл гуталнаасаа хаан классик кофег ууж байгаарай. BMX компанийнхаа оруулж ирж байгаа. Дотор нь бас хонжиртай учраас хонжирт нь оролцоорой. Танд баярлалаа. За, кинонд нь амжилтсан. Ингээд өргөжлөлд нь 5 оролцож сая төгрөгийн төлөө тоглоно. Ямар даалгавар үүсгэхийг одоо үзсэнэрхай. 10 оролцогч энгийн даалгавар гүйцэтгэж, үе бүрээс даалгавраа гүйцэтгэж чадаагүй нэг оролцогч хасагдах журмаар тоглоно. Зөвхөн нэг оролцогч л сая төгрөгийн төлөө тоглох хэрэгтэй болно. Coca-Cola. Эвэр амьдсан. 1 минут 1 сая нэвтрүүлэг үргэлжилж байна. Өнөөдрийн дугаарт оюутны нууц амраг цаашинхаа уран сайхны киноны уран бүтээлчд оролцож байна. 5 оролцогч сая төгрөгийн төлөө үргэлжлүүлэн тоглоно. Урдаа байгаа энэхүү шилэн хаягнаас сойзыг нэгээр нь зөөнө. Зөвхөн малгайныхаа сарвчийг ашиглан богдоод уртлынхаа хоосон аяг руу зөөх ёстой. Энд 4 ширхэг сойз орсон тохиолдолд та үргэлжлүүлэн тоглох боломжтой. Андуураад мөх соёлынх руу юм уу лав сүрнгийнх руу хийчих юм бол тэгээ энэ хоёрын хин нэгнийх нь адс нь болоо явчих штэ тийм ээ. Ариун зулаа. Ер нь бол өнөөдрийн 2 бүсгүй маань нэлээд боломжийн өрсөлдөд байна л да. Ер нь ирчүүдээ отод бэлтгэл сайн байна уу? Эсвэл бол ер нь юм ивдүүтэй юу? Ирчүүдээ одоо арай жоохон өрсөлдөөн. Ихтэй 2 бүсгүй юм шиг байна. За тийм юм шиг байна тийм ээ. Сая дөрөв юу ийх үү? Сая төгрөг авчвал хэрэглэн дээр зарцуулах та. Тулгамдсан бол зүйл байхгүй шээс тавг суранд боломжийг олгочих юм уу? Эхлээл юудсан өрсөлдөөн дээр зарж Надаас байгаа. ихлэ авчих гэж л хэлээ да тий. Тэгээд болно. Ариун залаас эхлээд аваадах тэгвэл тавг суранд бол өгж болно шүү дээ тий. За ингээд 5 оролцогчтой амжилт хүсье. Дөрөв ширхэг сойзыг зөөж чадсан тохиолдолд үргэлжлүүлэн тоглох хэрэгтэй болно. 3 2 1 Цагаатаа амжилт хүсье. 4 ширхэг сойзыг сарвчаар зөөх ёстой. Гар ерөөсөө оролцохгүй гэдгийг санаарай. Зөвхөн малгайны сарвчийг ашиглан зөөх ёстой. Ням гэрлийн ихний сайз явж байна. Яарах хэрэггүй ням гэрлээ яаралгүй зөө. Ихний сайзыг амжилттай зөөсөн. Ням эрдний ихний сайз. Эвлүүлэгч ням эрдэн ихнийхээ зөөсөн гараар барихгүй мөх соёлын ихний сайз. Яаралгүйгээр 50 яваад хийх ёстой. Ариун зулын ихний сайз. Тавг сүрэнгийн ихний сайз бас явлаа. Хийхдээ болгоомжтой ариун зулаа. За бүгдээрээ эхнийхээ сойзыг зөөсөн мөх ням эрдэнэ 2 дахь сойз гадуур нь унгаас учраас эхнээс нь даалгаврыг үүсгэх нь мөх соёл 2 дахь зөөж байна. Ням эрдэнэ 2 дахь орсон. Тавг сүрэнгийн 2 дахь сойз. За болгоомжтой явах хэрэгтэй. 2 дахь зөөлөө. Ариун зулын 2 дахь сойз явсан. Тонгох үедээ болгоомжтой байх хэрэгтэй. 2 дахь сойзээ зөөлөө. Тавг сүрэн бол ер нь их боломжийн зөөж байна. 3 дахь сойз. Ням эрдний 3 дахь сойз. Мөх соёлын 3 дахь сойз. За хийх үедээ болгоомжтой байх хэрэгтэй. Гар ерөөсөө оролцохгүй. 3 дахь сойзыг зөөлөө. Тавг сүрэнгийн 4 дахь сойз. Ням гэрлийн 2 дахь сойз явлаа. Баяр үргийн тавг сүрэн даалгавар амжилттай гүйцэтгсэн. Ариун зулын 3 дахь сойз. Орлоо 3 дахь сойз. Ням гэрлийн 3 дахь сойз. Амжилттай орсон. Мөх соёлын 4 дахь сойз. Ням эрдний 4 дахь гадуур нь унсан. Мөх соёл баяр үргийн нэвтрүүлгийн өргөлөл боломжтой. Ариун зулын 4 дахь сойз.
Орлоо баяр хүргэе. Яг энэ дээр нэр унгаачаад байх юм тий. Юу болж би уг нэм гэрлэг арай болоогүй байх гэж харсан чинь дөрөвдөхөд зөөдсөн байх юм. Харин тийм. Та бас тэгж бодов. Яг энд ирээд унгаачаад байх юм. Нөгөө нэг яарад Жон сандраад яндраад байх шиг байна. сая дөрөвнөд нар. Сая дөрөв нүдэнд харагдаад ерөөсөө болж өгдөг. Жэнэс сургалтын төв ажилтаа тэмцэх газрын замын урд талд байгаа. Англи, Хятад, Япон, Орос хэлнээ сонгоод суралцаараа мэргэжлийн гадаад багш нар хичээл заадаг. Хаан классик кофег уугаад тэгээд хонжиртнаас оролцох боломжтой. Дотор нь сүүл байх хэрэгтэй гэдэг ааш тийм ээ. Сүү байгаа хөө. Сүү байгаа. За. Тэгээд мэдээж хэрэг кинонд гарцсан байгаа юм чинь амжилт төсөй. Эвлүүлэгч тийм ээ. Эвлүүлэгч тий. Тийм. Таны хийсэн тэр киног л одоо үзэн штэ. Хэр эвлүүлж вэ гэдгийг. За бидний уран бүтээлийг орч үзээрэй. Маш сайхан уран бүтээлсэн байгаа. Найруулагч Доржин Цог дотор. Найруулагч найруулсан шинэ киногаа орч үзээрэй залуучууд. За, тэнд баярлалаа. Ингээд өргөжлөлөө хоёр өсгөө хоёр залуу сая төгрөгийн төлөө тоглоно. Ямар даалгавар үүсгэхээ одоо үзсэн нөхэй. Нэг сая нэвтрүүлэг өргөжлөж байна. Хоёр залуу хоёр бүсгүй. Даалгавар өргөжлүүлэн гүйцэтгэнэ. Урдаа байгаа тэрхүү модонд 3 ширхэг цагиргыг та төрүүлж оруулснаар нэвтрүүлгийг өргөжлүүлэх боломжтой. Нэм гэрлийн хувьд бол ер нь чимээгүй байж байгаа л гараад ирлээ дээ, тийм ээ. Одоо бол ойрхон болж штэ. Мөнгө харагдаж гин үү, харагдахгүй байна. Харагдал байна. Юу болж харагдаж гин мөнгө чинь? Мөнгө л болж харагдаж. Мөнгөө нэг юмар ингээл сольж байгаа харагдахгүй байна уу? Харагдаж байна. Юунд сольж явах шиг харагдаж байна? Өөрөөс ч мөнгө ингээ авч байгаа л харагдаад. Энд надаас авчаад дараа нь юунд өгж байгаа юм шиг харагдаад байна. Тэрийг одоо дарахгүй байна. Найзууд чи ингээ авч байгаа юм шиг харагдаад байна үгүй. Хөгжөөнд дэмжиж хин ирсэн таныг дэмжиж. Найз Хаана вэ найзууд нь зэ? нэг ярьж За. Бүгдээрээ. Энд ганц өсгөө дэмжиж ич найз охин уу? биш. Оо биш. За уучлаарай биш бол. 3-ыг л төрүүлээ оруулсан. Цагирах хэрвээ дуусах юм бол түүж аваад өргөжлүүлэх боломж бол бий. Одоо шулуухан ярил л да үгүйсээ сая төрний төлөө тоглож хоёр өсгөө байна, нэг залуу байна. Хасъя. Лавгсрын, мөх соёл, лавгаас хоёр өсгөө бол амархан байх тийм ээ. Лавгсрын ер нь хүмүүс хасъя гэсэн хүмүүс дандаа ингэ байхгүй болчиход байгаа байхгүй юу? Одоо аснаа. Одоо бол хасна. За залуучуудаа амжилт хүсье. Төрүүлж 3 ширхэг цагиргыг оруулж чадсан 3 оролцогч сая төгрөгийн төлөө тоглох боломжтой болно. 3 2 1 цагиргаа амжилт хүсье. Мөх соёл ихний шийдэлтээр цагиргыг оруулсан. Дахин хоёрыг оруулах ёстой. Хоёр дахь цагирыг орлоо. Мөх соёл хоёр цагиргыг оруулсан байна. 3 цагиргыг оруулаа. Баяр хүргэе. Хамгийн ихэнд нэвтрүүлгийн үргэлжлэлд хэрэгтэй болсон. Лавгагийн 2 орсон байна. Лавг сүрэнгийн 2 цагирга орсон. Сүүлийн нэгийг оруулснаар нэвтрүүлгийн үргэлжлүүлнэ. За ариун зул хараахан оруулаагүй ч гэсэн боломж бол бий. 3 цагиргыг л оруулах ёстой. Лавг сүрэн 3 цагиргыг оруулаа. Баяр хүргэе. Нэвтрүүлгийн үргэлжлэлд хэрэгтэй болсон. Ариун зул Нэм Эрдэнэ 2 үлдсэн. Нэм Эрдэнэ ихний цагиргыг оруулсан. За Нэм Эрдэнэ цагиргаа түүж байх хооронд бол 3-ыг оруулах боломж бий. Ихний цагиргыг оруулсан Ариун зул. За хоёр дахь бол нэлээд өгсөн боловч орсонгүй. Нэм Эрдэнэний хувьд нэгийг л оруулах ёстой. Гурван цагирга орсон байх ёстой. Нэм Эрдэнэ нэгийг оруулсан. Ариун зул 2-ыг оруулах ёстой. Төрүүлж оруулсан нэвтрүүлгийг үргэлжлүүлж хоцорсон үзэгчийн сууд руу шилжих ёстой. Нэм Эрдэнэ 2-ыг оруулсан сүүлийн цагирга. Баяр хүргэе. Өөрөө явах шахтаадаа Нэм Эрдэнэ ч тий. Уг нь явуулсан бол гоё явахгүй тий. За киноны нүүр урагчаар ажилласан шүү дээ тийм ээ. Бусад өөр кинон дээрээс ажиллаж байсан уу тань? Ажиллаж байсан. Боёк байхгүй ч гайгүй бах тий. Янз бүрийн сорив тайсан уу? Цагдаагийн амьдралчин эдлөө киноны ангид киноны урагчаар явжсан. За Монголын улсын олон нийтийн телевизэн. Зөв. Тэр кинон дээр бол нэлээд шарах сөрөг гардаг шүү дээ тийм ээ. За.
Genus сургалтын төв англи хятад Япон орос хэлнээ сонгоод 50% өнгөлтөөр хичээл эрхийн бичгийг Genus олгож байна. Хаан классик копиг ууж байгаарай. За дотор нь бас хонжир байгаа учраас тийм ээ. Аз сурынхан бас бидэнтэй хамтарч байгаа юм. Дуучин болдын рекламад байдаг Монгол менежерүүдийн ер нь учрыг нь олсон юу юм бол гэдгийг. Нэг юм яриадсан тий. Тийм, маш сайхан тэмдэглэлийн дэвтрүүд за тэгээд календарууд гэдэг маш олон зүйлсийг аз сурынхан маань худалдаалж байгаа. 2013 оны маш олон янзын календарууд байгаагаас өнөөдөр танд энэхүү сайхан байгалийн зурагтай календар таарч байгаа юм байна. Энд баяр хүргэе. Аз сурын дэлгүүрүүдээр орж гарч байгаарай. Танд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье. Тэгээ 3 оролцогч өргөжлөд нь сая төгрөгийн төлөө тоглох ёстой. Ямар даалгавар гүйцэтгэх одоо үзсэн нэрхэ. 10 оролцогч энгийн даалгавар гүйцэтгэж, үе бүрээс даалгавраа гүйцэтгэж чадаагүй нэг оролцогч хасагдах журмаар тоглоно. Зөвхөн нэг оролцогч л сая төгрөгийн төлөө тоглох хэрэгтэй болно. 1 минут 1 сая нэвтрүүлэг үргэлжилж байна. 10 оролцогчоос шилдэг 3 оролцогч тонож үлдсэн. 2 залуу, 1 бүсгүй. Өнөөдрийн нэвтрүүлэгт оюутны нууц амраг уран сайхны киноны уран бүтээлчд оролцож байгаа. Кинонд Нэм Эрдэнэ ямар үүрэг гүйцэтгэлээ? Нэм гэрэл бол гэрэлтүүлэгчийн үүргийг гүйцэтгсэн. Мөнх соёлын хувьд бол гол дүрийн жүжигчин. Лав сүрэнгийн хувьд бол зураач, тийм ээ. Нүүрнээс сусдаг бол зурцсан гэдэг байгаа шүү дээ, тийм ээ. Хүн болгон таныг хасгаад хасч чадахгүй байна. Одоо нэг хүн байгаа. Гэхдээ эмэгтэй хүн байгаа учраас эмэгтэй хүн явна гэсэн ойлголт бол байхгүй шүү дээ. Маш сайн харавдаг бүсгүүчүүд бол сүүлийн үед ер нь их тодроод байгаа. Та хэр харавдаг вэ? Ер нь яг ингэж бол харавж үзээгүй. Жохоор бол тоглож лээс л та. Амтан руу бол харавж байгаагүй юм байгаа шүү дээ. Амтан руу 10-г. Инээж яана гэдэг чинь уучтай тий. Телевизээ үзэн суугаа үзэх шүүхтүүд маань энэхүү даалгаврыг туршиж үзэхгүй байхыг хүсэж байна. Энэ нэгний нүдийг өөрхөр нүдийг гимтэх аюул байгаа тийм ээ. За мөнх соёлын хувьд бол ер нь харавж үзээгүй юм шиг байна. Нэг лив хавгүй л байна. Тий харавж үзээгүй ер нь бол. Үзээгүй. Тэгэхээр энийг бол ихтэй бол харууд унгаач юм байгаа сте. Унгаач нөө ер нь бас багтж байна тий. Багтж байгаа. 3 оролцогчтой амжилт хүсье. Даалгаврыг гүйцэтгэж чадсан 2 оролцогч 100 мянган төгрөгийн төлөө тоглох хэрэгтэй болно. 3 2 1 цагийн амжилт хүсээрэй залуучуудаа. Уран ширхэг хуванцар аягийг харуулж унгааж чадсан тохиолдолд сая төгрөгийн төлөө тоглох боломжтой. За мөнх соёлын хувьд бол хумс урт байгаа учраас өөр тактик хэрэглэхгүй бол харуулхад хүндрэлтэй харагдаж байна. Лав сүрэнгийн хувьд шидэхгүй харуулах хэрэгтэй. Залуучуудаа амжилт хүсээрэй. Уран ширхэг хуванцар аягийг ширээн дээрээс унгаасан тохиолдолд сая төгрөгийн төлөө тоглох боломжтой болно. Яаж харуулах нь бол оролцогчдын өөрсдийн дурын эрэг. Босоод харуулсан дээрээс нь дараад харуул илүү боломжтой байдаг. За ац хийгээд харуулж болно. Мөнх соёлын хувьд хумс нь урт байгаа учраас Түрүүлж 3 аягийг л унгаах ёстой. Өнөөдрийн дугаарт 2 бүсгүй 8 залуу оролцсноос 3 оролцогч үлдсэн байна. За саяны харуулт бол болж байна. Тэгж харуулах юм бол баяр хүргэе. Мөнх соёл хамгийн ихэнд аягийг харуулж унгаалаа. Хүчтэй арахгүй бол тавг сүрэн их сул хараад байгаа учраас орчход хэцүү. Нэм гэрлийн хувьд бол бусдаасаа арай илүү боломжтой харуулж байгаа боловч онохгүй байна. Онсон. Нэг харуултаар 2 аягийг унгаалаа. Яар сандралгүйгээр сайн онилж байгаад харуулах юм бол 3хан сумаар л унгаах боломжтой. Олон сумаар ш яаралгүй чанартай арга хэрэгтэй. Нэм гэрэл харуулж дөхүүллээ. Ширээний зах дээр ирсэн байна. Томхон ирзэнээс нь аваад харуулах юм бол илүү боломжтой байдаг. Баяр хүргэе.
Ням гэрэл хамгийн ихэнд нэвтрүүлгийн өргөжлөлт хэрэгтэй боллоо. Мөнх соёл тавгсар хоёр тунаж үлдсэн. Буруу хитрхийх ээтэгээд байгаа учраас дээгүүр яваад байна мөнх соёлоо. Дээрээс нь дарж харуул илүү боломжтой. Хуруу ээтэйвэл дээгүүр нь гарчаад байна. За хоёр оролцогчдоо төрүүлж хоёр аягыг унгаасан тохиолдолд нэвтрүүлгийн үргэлжлүүлэх боломжийг олгоё. 1 минут 1 сая нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр MCS Coca-Cola компани хамтран ажиллаж маш олон сайтнуудыг тодруулсаар ирсэн. Үзэгч та бүхэн ч гэсэн нэвтрүүлэгт оролцохыг хүсвэл хувийн видео бичлэгийн уран бүтээлийн 4-р нэгт хүргүүлснээр нэвтрүүлэгт оролцох боломжтой. Тавгсар нь 1 аягыг унгаасан. Хоёулаа адилхан боломжтой болж ирлээ. Ганцхан аягыг л харуулж унгаах хэрэгтэй байна. За ширээний үзүүр дээр ирсэн. Ширээний үзүүр дээр байна. Одоо онох төдийд унах боломжтой мөнх соёлын шар аяг. Маш сул очсон. Тавгсарантаас боломж бий. Тавгсараа ир хүн байна, ганц харуулах хэрэгтэй. Дээгүүр нь даваад байна тавгсаран. Жохон дарж харуулах хэрэгтэй. Баяр хүргэе. Йоо эндээс уур үрээд бас харуулж үзлээ шүү дээ. Яасан болдгоо идвэ гэх. Хөөе. Сайн байна уу? Тэр ялагчдын зогсоол гэдэг байна шүү дээ. Юу болов тавгсараа? Амтан руу харавж яхаар ийм юм харавж исэн болоо уг нь тий. Яг болжмшиг харагдаад өрөвдөд ондсон. Болжмшиг харагдаад өрөвдөд ерөөсөө болж өгөхгүй байна. За яах вэ? Заавал ч харавдаг байх шаардлага байхгүй тийм ээ. Жинэс сургалтын төв англи, хятад, япон, орос хэлнээс сонгоод 50% өнгөлтөөр хичээллээрээ өөртөө цаг цав ер нь гаргадаг үстэй. Гаргана гар. За гаргаад Ер нь завтай хүн тий. ер нь завтай хүн болоод тэнд очиад бас хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлээрээ хаан классик кофе BMX компани оруулж ирж байна. За Аз сурынхан бас маш олон календаруудыг худалдаалж байгаа. Аз сурын дэлгүүрийг ер нь мэдэх үү? Мэднэ. Нарны зам гэж яддаг шүү дээ. Тэн дээр бас дэлгүүрүүд нь байгаа. Орж гарч байгаарай. За Аз сураараа очоорой. Танд баярлалаа. Ингээд өргөжлүүлэн ням гэрэл мөнх соёл хоёр 100 мянган төгрөгийн төлөө тоглох ёстой. Ямар даалгавар үүсгэх одоо үүснэх. Хоёр оролцогчтой амжилт хүсье. 10 оролцогч энгийн даалгавар гүйцэтгэж, үе бүрээс даалгавраа гүйцэтгэж чадаагүй нэг оролцогч хасагдах журмаар тоглоно. Зөвхөн нэг оролцогч л сая төгрөгийн төлөө тоглох хэрэгтэй болно. Coca-Cola. Биеэр амарсан. 1 минут 1 сая нэвтрүүлгийг үргэлжилж байна. Яалагч ням гэрэл мөнх соёл хоёр оюуны тоглоомоор тоглоно. Раунс бургерийн оюуны тоглоомоор тоглох ёстой. Яах вэ гэвэл та хоёр зөвхөн энэ хавчаарыг ашиглана. Энэ хавчаарыг ашиглаад энд урд байгаа хоёр дүрсийг хоёуланг нь бүтээх ёстой. Альнаас нь ч бол эхэлж болно. Ням гэрлээ. Эхлээд таны урд одоо жишээ нь байгаа нь бол те ямар өнгийн юм бэ? За эхлээд энэ синхэр байна тийм ээ. Энэ бол хавчаараар бол хавчхад хэцүү л дээ. Синхрийг тавиад дараа нь улбар шар байна тийм ээ. Улбар шарыг дээр нь тавиад ардаас нь бөөрийнхий дүрснүүдийг за энэ хавчхад бол хэцүү учраас яар сандарж ягаад нураах магадaltaй байдаг. За хоёр оролцогчтой амжилт хүсье. Төрүүлж хоёр дүрсийг илүү чадсан тохиолдолд 100 мянган төгрөгийн эзэн болох боломжтой. Хоёр оролцогчтой амжилт хүсье. 3 2 1 цагаат амжилт хүсье. Хоёр оролцогч оюуны тоглоомоор тоглож байна. Хоёр дүрсийг төрүүлж эвлүүлэх ёстой. Гар оролцохоор зөвхөн савхыг ашиглан хоёр дүрсийг өрнө. Ням гэрлийн хувьд мөнх соёлоос хурдаар арай илүү байна. Дээд талын хоёр улаан гурвалжин дүрсийг тавьснаар эхний даалгавар дуусна. За нураасан нөгөө талын тавих ёстой. Дүрснүүд маань өрн тавигдсан дараагийн дүрсийг гүйцэтгэх ёстой. Үзэг шүүгтүүд маань энэхүү тоглоомоор тоглохыг хүсвэл за эхний дүрсийг гүйцэтгсэн. Хоёр дахь дүрсийг
За эхний дүрс дууссан мөх соёл хоёр дахь дүрсийг хайрцагтай хийж байгаа эхлээд нь хороолын центрээс Рамсбургерийн тоглоомуудыг авах боломжтой. За хоёулаа хоёр дахь дүрсэндээ орсон. Хоёр дахь дүрсийг төрүүлж гүйцэтгэсэн оролцогч 100,000 төгрөгийн эзэн болох боломжтой. За нэм гэрлийн хувьд арай илүү хурдтай явж байна. Гар өргөлөө. Баяр хүргэе. За энэ дүрс унтсан тийм ээ үзэгчд маань харж байгаа. Дүрсийг бол зөв өрсөө. Энэ дүрс шүү дээ тийм ээ. Доод талд нь хоёр цэнхэр улаан шар. За зүг байгаа учраас нэм гэрэлтэй баяр хүргэе. Генус сургалтын төв ажилтаа дэмжих газрын замын урд талд байрладаг. Англи, хятад, япон, орос хэлнээс сонгоод хичээлдээрээ хаан классик кофе уугаад энд бол яг суглаа байгаа гэж найдаж байна. Тийм ээ. Компьютер юм уу, iPhone ч юм уу, ноутбук гэж боломжтой. Танд баярлалаа. 9 оролцогч, 8 оролцогчийг ардаа оруулж чадсан мөнх соёл ялагчийн нэг байж чадсан. Танд баяр хүргэе. 100,000 төгрөгийн эзэн мэдээж эрэг оюутны нууц амраг киноны гэрэлтүүлэгч нэм гэрлэх боллоо. 100,000 төгрөг. Танд баяр хүргэе. Үргэлжлүүлнэ нэм гэрэл өөрөө өөртөө өрсөлдөн 1 минутын хугацаанд өгсөн даалгаврыг гүйцэтгэж чадсан тохиолдолд нэмж 900,000 төгрөгийг авах боломжтой. Амжилт хүсээд ямар даалгавар өгөхийг одоо хэлсэн байна. 1 минутны сайн нэвтрүүлгийн 100,000 төгрөгийн эзэн нэм гэрлэх болсон нэмэлт 900,000 төгрөгийн даалгавар. За даалгаврыг гүйцэтгэхээс өмнө хамтран ажилладаг Генус сургалтын төвийн эрхийн бичгийг олъё. Очоод 50% хөнгөлөлтөөр суралцаарай. Рамсбургерийн тоглоомоос авъя гэвэл энэхүү хөнгөлөлтийн картыг бас олгож байна. Хорооллын королцсон энэт байгаа тийм ээ. За та яах вэ гэвэл энд байгаа тенсний өмгнөөс аваад эхний аяган дээр тавиад тийш нь үлээж оруулах хэрэгтэй. Эхний тенсний өмгийг ийшээ оруулсан тохиолдолд дахин тенсний өмгийг аваад энд тавиад ийш нь ингээд зөөж үлээж оруулна. Усыг хитгэхэ багсгах юм бол бас орохгүй байх тохиолдол байж магадгүй учраас ус бол сэлбэж болохгүй тийм ээ. Ерөөсө гар оролцохгүй зөвхөн үлээгээд 6 ширхэг тенсний өмгийг оруулж чадсан тохиолдолд нэмж 900,000 төгрөгийг авах боломжтой. Ингээ нэм гэрэл амжилт хүсээд түнд даалгавар гүйцэтгэх 1 минутын амжилтсан. Санаа хөдлөд байгаа учраас үгээр суглаад ав. Аваач. Стрэч. Юу игээ тогсоод байна. 3 2 1 цаа. Гoro 2 1 цаг явлаа амжилт хүсье. 1 минутын хугацаанд 6 ширхэг тенсний өмгийг зөвхөн үлээж зөөх ёстой. Хугацаа бол хангалттай байгаа учраас боломжгүй. Эхний тенсний өмгийг маш амжилттай үлээж орууллаа. Хоёр дахь тенсний өмгийг оруулах ёстой. Өнөөдрийн дугаарт оюутны нууц амраг телевизийн оюутны нууц амраг киноны уран бүтээлчид оролцож байна. Хоёр дахь тенсний өмгийг амжилттай зөөсөн 30 секунд байгаа учраас хугацаа хангалттай байна. Оюутны нууц амраг киноны уран бүтээлчдийг дэмжин та бүхэн өргөө тэнгис соём кинотеатруудыг зориороо 17 секунд дутуу хоёрхан тенсний өмгийг дутуу байна. 13 секунд дутуу баяр хүргэе. 10 секунд дутуу байхад оюутны нууц амраг киноны уран бүтээлчд маань маш амжилттай оролцож ялагчаар нэм гэрэл боллоо. 10 секунд дутуу байлаа. Үзэгч та бүхэн ч гэсэн эх 7 хоногт яг энэ цаг мөчтөө 1 минут 1 сая нэвтрүүлэгт оролцох боломжтой. Өнөөдрийн ялагч нэм гэрэл танд баяр хүргэе.
Их гоногчлаа тэр хоёроо өчтэй сайн хамраарай. боловсрол